2-т үндсэн хуулийн 43-ийн 4-т улсын хурлын гишүүдийн 4-1-ээс доошгүй Монгол улсын ерөнхий сайдыг огцруулах саналыг аль биесээр тавьж болно гэсэн юм хуулийн заалттай. Тэм учраас энэ бол ерөө улсын хурлын гишүүд, тодорхой тооны гишүүд Монгол улсын ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй энэ хүн огцрох ёстой гэж үзэх юм бол энэ саналыг улсын хурл аль биесээр тавьдаг, улсын хурлын хилцэж шийдвэрлэдэг ийм эрх зүйн зохицуулалт байгаа. За бид бас маш тодорхой үндслүүдээ тавьсан байгаа. За Монгол улсын ерөнхий сайд жаргалын Эрдэнэ нот жил гаруйны өмнө томилогдсон байгаа. Үүрэгт ажиллаа авснаас хойш хууль бус хэд хэдэн шийдвэр гаргаж үйл ажиллагаа явуулсан байгаа. За энэ нь бол концесстэй холбоотой асуудал байгаа. За өнөөдөр хүүхдийн мөнгийг хүүхд болгонд ижил тэгш олохгүй байх юм өстой нөхцөл байдал үүссэн байгаа. Яагаад ийм нөхцөл байдал үүссэн бэ гэх юм бол энэ хүүхдийн мөнгийг олох асуудлыг бас хуулийн дагуу хийх бүрэн боломж нь байсаар байхад хууль бусаар буюу төсвийн хуулийг зөрчиж ингээд засгийн газар дангаараа шийдсэн ийм асуудал байгаа. Сонгуулийн үеэр маш тодорхой амлалтуудыг өгч ирсэн. Монголын төрд шударга хэсэг тогтооно гэсэн, хариуцлагыг тооцно гэсэн, эрх зүйд төр болгоно гэсэн. Гэтэл явуулсан өнгөрсөн 1 жилийн үйл ажиллагаа бол ийм үйл ажиллагаа явуулсангүй. Хөгжлийн банкны асуудал байна. Их хэмжээний мөнгө төгрөг эдж уусан, шамшигдуулсан ийм асуудлууд байгаа. Энэ асуудлуудыг өнөөдрийн хүртэл хэн ч хариуцлага тооцоог байгаа. Монгол банкны асуудал байгаа. Өнгөрсөн хугацааны энэ эдийн засгийн уруудууланд оройтулсан асуудал дээр нэг ч хариуцлагыг шахаж шаардсаар байтал тооцохгүйгээр ингэж үйл ажиллагаа явуулж байна. Эрдэнэтийн 49 хувийг Монголын төрд эргүүлж авч улмаар ард түмэндээ өртөх ийм шийдвэрүүдийг хуулийн дагуу хэрэгжүүлж маш тодорхой хүмүүс хариуцлага тооцох улсын хурлын тогтоолыг баталсан байгаа. Энийг хэрэгжүүлэхгүй өнөөдрийг хүрлээ. Өнөөдөр эдийн засгийг авч явж байгаа 5.3% өсөлтийг хангаж байгаа цорын ганц урдаа барих энэ аж ахуй нэгж болвол Эрдэнэс томтлогоо байгаа. Гэтэл энэ засгийн газар Монгол улсын ерөнхий сайд ажиллаа авснаас дараа энэ Эрдэнэс томтлогоог бол гадны этгээдүүдэд бүрэн ашиглуулах 400 сая доллараар 49% шинэ ухааг бүрэн ашиглуулах энэ яриа хэлцээрийг бол явуулж энийг батлах чиглэлд явж байгаа улсын хурл дээр энийг бас таслан зогсоосон байгаа. Офшорын тухай хуулийг та бүхэн мэдж байгаа. Офшорын тухай хууль анх өргөн баригдахдаа офшорчдыг хамгаалсан ийм хуулийг засгийн газраас өргөн барьсан байгаа. Үүнийг нэр бүхий улсын хурл дээр сайжруулсан боловч өнөөдөр хүртэл офшорын тухай гэтлэх энэ хуулийг хэрэгжүүлэх байгаа. Офшорын хүс нутгийн чагсаалтыг Монгол банкны зүгээс энэ 4-р сарын ихээр энэ оны гаргасан боловч бүтэн 4-5 сар Монгол улсын ерөнхий сайд энэ чагсаалтыг